Улсын хурлын гишүүн Өргөдлийн байнгын хорооны гишүүн Ганбаатарын санаачлагаар Үлийн цагаан охтны тархалт үр дагавар шийдвэрлэх арга зам сэдвт хэлэлцүүлэг өнөөдөр төрийн ордонд боллоо. Энэхүү хэлэлцүүлгийг Улсын хурлын Өргөдлийн байнгын хороо Ногоон алт төсөл хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт Улсын хурлын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга Баасанхүү, Улсын хурлын гишүүн Ганбаатар, Ус цагуур орчны шинжилгээний газар, Хүнс хөдөө аж ахуйн яам, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн яналын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд болон Үлийн цагаан охтны тархалт хамгийн их нэрвэгдсэн Архангай аймгийн Өгийн нур сум, Завхан аймгийн Баянтис, Отхон, Цэцэн уул сумдын төлөөлөгчид бэлчээр ашиглалтын холбооны төлөөлөлд оролцсон. Өнөөдөр Монголын хамгийн гол ажлын байрыг бий болгодог салбар маань хөдөө аж ахуй, мал аж ахуй шүү дээ. Малчид маань малын гаралтай түүхийн эдийн бүтээгдэхүүнүүдэд боловсруулах гэдгээр ажлын байр бий болдог. Дотоодын нийт бүтээгдэхүүний 20-с илүү хувь нь энэ малчтаас хөдөө аж ахуйгаас болдог. Энэ малчид маань юун дээр тогтсон бэ гэвэл 5 гушуу мал. 5 гушуу мал юун дээр тогтсон бэ гэвэл бэлчээр дээр тогтдог. Бэлчээрийг өнөөдөр Үлийн цагаан охт нь эзэгнэж байгаа. Энэ аюултай бай 17 аймгийн нутаг дээр Үлийн цагаан охт нь маш их өндөр тархалттай байна. Энэ болгоныг таслан зогсоохын тулд эрдэмтдтэйгээ цуглаж байна бид мөн салбарын малчдуудынхаа төлөөллийг оролцуулж байна. Иргэдийн хурал, аймаг сум, орон нутаг, гадаадын тусламжийн байгууллага хөдөө аж ахуйн яамтай оролцож байна. Бэлчээрийн менежмент гэдэг зүйлийг Монгол орн хаягдсан байна. Энэ бол төрийн бодлого. Энэ төр анхаарах ёстой зүйл. Бэлчээр гэдэг бол Монгол улсын тусгаар тогтнол, Монгол улсын эдийн засгийг авч яваа зүйл. Бэлчээрийг хэн хариуцаж ингэж зохион байгуулах бэлчээрийн талаар хэн шийдвэр гаргах ёстой вэ гэвэл сумын иргэдийн хурал өнөөдөр бэлчээр дээр анхаар. Тэгэхээр сумын орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр нэг сумын нэг тийм гэрэлтүүлэг, нэг цементэн зам ингээд ичиж болооч энийг бэлчээрийнхаа даацыг нэмэгдүүл. Яаж таг руугаа бэлчээрийн зам засах уу, яаж өвсдөө мөртлөө усгүй газар худаг гаргах уу, яаж сэлгэж нүүх үү гэдэг энэ бэлчээрээ хиймээр байна. Сүүлийн жилүүдэд манай орны 17 аймгийн нутаг дэвсгэрт буюу нийт 113 саяга бэлчээрийн 40 саяга талбайд Үлийн цагаан охтон тархсан байна. Үлийн цагаан охтон хүрээгээд хэлснээр бэлчээрийн сүл шимтэй ургамлаар хооллон бэлчээрийн ургамлыг 90% хүртэл сүйтгэж мал аж ахуйд ноцтой хүндрэл учруулах аюултай байдаг байна.